Та бүхэндээ химэл оюуны дараагийн том тесрэлт гэж үзэж байгаа квант технологийн салбарын өнөөгийн чиг хандлага болон ирээдүйн хөрөнгө оруулалтын боломжийн талаар ярилцахаар бэлтлээ. Тэгэхээр 21-р зууны хамгийн дэвшилтэт технологи гэж одоо хөрөнгө оруулагчид бол үзэж байгаа. Сүүлийн жилүүд бол энэ салбар руу орж байгаа хөрөнгө оруулалтууд бол огцом нэмэгдэж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь яг энэ технологи, энэ салбар маань өөрөө ямар үүсэл хөгжилтэй байна гэдгийг бас тайлбарлавал квант физик бол одоо 21-р зууны хамгийн дэвшилтэт технологиудын нээлт байна гэдэг. За үүнтэй холбоотойгоос Монгол улсад ч гэсэн одоо энэ 6 дугаар сарын 8-наас 12-нд айлчлалуудаас болохоор төлөвлөгдөж байгаа юм билээ. За бид хоёр болохоор энэхүү судалгаагаа одоо үүндээ зориулаад за тэгээд ер нь бол Монголоос бас хөрөнгө оруулах боломжууд их байгаа учраас яг энэ сэдвийг сонгоод материалаа бэлтгэсэн байгаа. За яг квант физикийн хувьд гэх юм бол одоо яг онлайн хувьд болохоор ойролцоогоор 100 жил орчим болж байгаа хөгжүүлэгдээд физикч нар, эдэмтэй шинжилгээч нар одоо үүнд оролцоод за яг бараа бүтээгдэхүүн технологид ашиглагдаж эхэлж байгаа нь болохоор сүүлийн хэдхэн жилээс л эхэлж одоо 22 дугаар зууны 2020 оноос хойш ер нь нэлээд эрчимтэйгээр хөрөнгө оруулалтаа хөгжүүлэгдээд явж байгаа. За ингээд харах юм бол ер нь 2030 оноос эхлээд ер нь бидний өргөдөл тутмын өргөн хэрэглэн дээр орж боломжтой байна гэж бас энэ судалгаагаар бол харагдаад байгаа. За тэгэхээр энэ одоо юу хэлж байгаа гэх юм бол за мэдээж ийшээ сая хэлжсэн те хөрөнгө оруулалтууд нэмэгдэж байна, зах зээлд хэлэх боломжтой байна. Тэгэхээр энэ маань өөрөө дараагийн маш том одоо зөвхөн одоо технологийн шийдлээсээ гадна маш том хөрөнгө оруулалтын боломж гэж бол бидний зүгээс хараад байгаа. За ер нь яагаад ингэж квант гэдэг салбар хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаад зарим улс орнууд бол үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзээд томоохон хэмжээний хөрөнгө оруулалтуудыг хийж байгааг маш энгийнээр тайлбарлавал одоо квант тооцоол гэж яригдж байгаа тийм. Бид нар нэг төрдөг байшинд ороод одоо уламжлалт энгийн технологиор бол тэндээс гарах одоо хаалгыг ол гэвэл зам болгоноор нь ороод гараад нөгөө зам нь одоо биш вэ гэдэг өөр зам руу орж гардаг бол квант тооцоолол маань тэдгээр олон цалаасан одоо замууд руу нэгэн зэрэг орчиж байгаа. Тэгэхээр бидний нөгөө нэг тооцоолох боломжгүй ингээд хэдэн сая жил магадгүй хэдэн 100 жил шаардлагатай байсан тооцооллыг бол квант технологи гарч ирснээрээ магадгүй 5 минутын дотор ч гэсэн тооцоол хийх боломжтой. Тэгэхээр энэ маань өөрөө эрүүл мэнд, шинжлэх ухаан, батлан хамгаалах, аюулгүй байдал зэрэг одоо бидний өдөр тутам ашиглаж байгаа салбарын хөгжлийг хэд их нэмэгдүүлэх юм боломжтой салбар гэж бол үнэлэгдэж байгаа. За тэгэхээр зах зээлийн үнэлгээний хувьд за тайлбарлал сая бид хоёр хэлжсэнтэй хэмжээний мөнгө орж байгаа зах зээл бол нэмэгдэж байгаа гэдэг. Гэтэ 2025 оны байдлаар McKinsey-гийн гаргасан судалгааг аваад үзэх юм бол одоо яг энэ квантын тооцоол саяны хэлж байгаа тийм квант тооцооллогоо сенсор байгаа. Тэгээ за эдгээрийг аваад үзэх юм бол нийтдээ нэг 3 тэрбум долларын зах зээлийн үнэлгээтэйгээр үнэлэгдэж явж байгаа. Өнөөгийн нөхцөл байдал. Тэг өнөөгийн одоо 2025 оны жилийн эцсийн байдлаар гэсэн үг. За бидний одоо энэ судалгаагаар ингээд аваад үзэх юм бол 2028 онд 2030 за тэгээ ер нь бол нэмэгцээрээ 2035 он гэхэд бол энэ зах зээл маань өнөөдрийнхөө одоо хэмжээнээс бол 30 дахин нэмэгдэх боломжтой байна. Ийшээ хөрөнгө оруулалтууд маш хэмжээгээр эрчимтэй орж эхэлж байна. Тэгэхээр химэл оюун ухааны яг тесрэлт химэл оюун ухааны үр өгөөж нь эдийн засагт авчирч байгаа тоо хэмжээ бол асар өндөр байсан. Тэгэхээр квант тооцооллын хувьд ч гэсэн 2035 он гэхэд бол эдийн засагт яг бодитоогоор авчирч байгаа үр өгөөжийн төсөөлөл бол ойролцоогоор 2.5 их $1 доллараар бол үнэлэгдэж байгаа. Тэгэхээр 2.5 их $1 доллар гэж авч одоо Францын эдийн засаг тэр чигтээ өөрөө явж байгаа. Тийм. Улсын эдийн засгээс дүнгиж гарч ирж байгаа салбарын хувьд бол тийм. За үнийгээ дагаад бас хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулалтууд бол сүүлийн 5 жилийн хугацаанд бол огцом нэмэгдсэн байгаа. Слайдн дээр харагдж байгаа 2021-ээс 2024 онд бол нэг жил дунджаар ойролцоогоор 2 орчим тэрбум доллараар хөрөнгө оруулалтууд ордог байсан бол 2025 онд бол энэ тоо 6 дахин өсөд 12 тэрбум доллар руу хүрсэн байна. Тэгэхээр энэ юутай холбоотой вэ гэхээр бидний сайн мэдэх Google компани маань яг квант дээр суурилсан дэвшилтэт чипийг 2024 оны сүүл 2025 оны ихээр зах зээлд танилцуулсан тийм. Тэгэхээр хөрөнгө оруулагчдын хувьд бол энэ зах зээлийн хөгжил бидний бодсноос илүү эрт ирэх нь гэдэг одоо тохиог өгөөд маш их хэмжээний хөрөнгө оруулалтуудыг бол нэмэгдсэн байдалтай харагдаж байна гэсэн үг. За аливаа технологийн хувьд бол патент эзэмшил бол маш чухал байдаг. Тэгээ манай монголчуудын хувьд бол дуу хөгжим, уран зохиол юу гэдгийг патентжуулах нь бол маш чухал байдаг. Квант технологийн хувьд ч гэсэн патентийн эрхийг эзэмшиж байгаа эзэмшлэр нь бол дараах байдалтай харагдаж байна. Бидний урд хурш болох бүгд найрамдах хятад ард улс бол дэлхий дээр нийт гарсан патентийн 60 орчим хувийг бол дангаараа эзэлдэг. Үлдсэн хувьдыг нь бол Америк болон бусад улс орнууд бол эзэлдэг. За Америктай бол нэг сонирхолтой тоо баримт байгаа нь Microsoft болон Google компаниуд нийтдээ Америк улсын эзэмшиж байгаа патентийн 40 орчим хувийг бол
эзэмшдэг гэсэн судалгаа байт юм байна. Тэгэхээр нийт 2 компани нийт улсынхаа 40 орчим буюу төлөвлөд байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр дэлхийн томоохон өндөр одоо технологийн компаниуд маань бас энэ квант салбар руу сүүлийн жилүүд бол эрчимтэйгээр нэмэгдээд хөрөнгө оруулалтууд хийгээд патент эзэмшиж байгаа тоо хэмжээгээ бас тогтмол нэмэгдүүлээд явж байгаа нь бол ялч хөрөнгө оруулагчдын анхаарлыг бас татж байгаа гэсэн. Одоо яг ингээд үндсэн чиглэлээр наваад үзэх юм бол за яг бид хоёр танилцуулгатай хэндээ хэлжсэндээ за хамгийн түрүүнд бол тооцоол гэдэг салбарт бол хамгийн ихээр одоо хөрөнгө оруулалтууд хийгдэж байна. За энэ маань ч өөрөө зах зээл дээр арай төрүүлж байрших төлөвтэй байгаад байна. За ингээд хараад үзэх юм бол 2035 он гэхэд энэ зах зээлийн маань үнэлгээ маань өөрөө 43-аас 72 тэрбум болж өсөх магадaltaй байна гэж харагдаад байна. За энэ яг тооцоол гэж байгаа дээр болохоор одоо бүхэл тооцоолуудыг оруулж болоод байгаа хүмүүсийн бодож чадахгүй байгаа бодлогод орж байгаа. Дэлхийн хамгийн хэцүү гэж байгаа одоо бодож боломжгүй гэж үзэгдэж байгаа бодлогуудыг бодох боломжтой болно. За одоо хэдэн сая жилийн симуляц бас явуулж болж байгаа. За тэгэхээр энэ бас хөрөнгөний зах зээл дээр ч бид нар бас ашиглаж болно гэсэн үг шүү дээ. Одоо хүмүүс хөрөнгө оруулалтынхаа багцаа гаргаж ирээд бүтээгдэхүүнээ гаргаж ирээд одоо хэдэн 100 сая жилээр нь ч юм уу явуулаад ингээд өөрийнхөө судалгаа шинжилгээнд бол ашиглаад байгаа бүрэн тэрхүү тооцооллуудыг маш богино хугацаанд буюу одоо нэг 5-10 минутанд л хийчих гээд байгаа нь технологийн гайхамшиг болчиход байгаа шүү дээ. Тий. За энэ дээр бас нэг яригадаад байгаа сонирхолтой сэдв чинь бол одоо cryptocurrency дээр одоо тэр нууцлалыг нь бол одоо суперкомпьютерууд, квант компьютерууд бол тайлахад маш хялбархан болно гэдэг бас нэг юм сургалууд яваад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бас нөгөө талаараа хөрөнгө оруулалтын одоо чиг хандлагаас өөрөө өөрчлөгдөх боломжтой илэрхийлээд байгаа. За дараагийнхан салбар нь болохоор харилцаа холбоо буюу communication хэлээд байгаа. Харилцаа холбооны салбарт яагаад энэ чухал байгаа гэх юм бол одоо энэ чинь технологиг ер нь бол одоо хэвийн жирийн технологиг хитрхи амар төгс болгоод байгаа л гэсэн үг л. Тэгэхээр одоо харилцаа холбоо нууцлал сая ярьж энэ зэрэг дээр одоо сүлжээгүй газруудад бүх газрууд дээр одоо сүлжээ барьдаг тийм технологиуд орж ирэх болно. Мөн дээрээс нь одоо батлан хамгаалахын салбарт бол одоо ямар ч улс орон ямар ч сайн технологи хакердж чадахгүй байх хэмжээний тийм өндөр түвшний аюулгүй байдлыг хангасан систем бүтээх боломжтой гэдгээр бас бидний яриад байгаа юм бол энэ зөв нэг боломжтой л гэж яриад байгаа. Гэтэ нөгөө талдаа бас яг өнөөдөр одоо зах зээл дээр байшаагаа болохоор бас жоохон ихэд хэцүү те. За дараагийнх нь болохоор мэдрэгч сенсинг гэж байгаа. Энийг бол ер нь бол зах зээлийн үнэлгээ маань 2035 он хэд нэг 7-оос 10 тэрбум болох хүлээлттэй байгаад байгаа. Ер нь бол хамгийн их ашиглагдах салбар нь эрүүл мэндийн салбар байна гэж бид нар хараад байгаа. За одоо хамгийн ихний одоо хөгжүүлж байгаа одоо төхөөрөмж гэх юм бол хор тавдрыг одоо хамгийн бага шатн дээр нь илрүүлээд эрс шатнд нь илрүүлэх тэгж чадах юм бол одоо хор тавдар чинь нөгөө тухайн хэмжээний өөрөө одоо тавдар нь өөрөө хэр хэмжээтэй байгаас шалтгаалаад одоо идэрэх магадлалууд нь өндөр болж хувирч идэг. Тэгэхээр хамгийн анхан шатн дээр нь маш жижиг хэмжээтэй байх нь болж чаддаг юм бол энэ өөрөө хэдэн 100 сая хүний амийг аврах боломжтой юм бүтээгдэхүүн байна. Яг одоогийн эрчимтэй хийгдэж байгаа хөгжүүлэлт бол эдгээр одоо 3 үндсэн чиглэлд бол анхаарч байгаа. Магадгүй салбар маань цаашаа хөгжинд хилээд өөр чиглэлүүдийг бол тусгаад явахыг бол үгүйсэхгүй байгаа тийм. За 2026 онд ер нь бол бодит хэрэглээнд нэг алхам ойртож гэнэ гэж бол хөрөнгө оруулагч хэлж байгаа. За түрүүний миний ярьсан Google компани Wheel of Chip бол одоо хөрөнгө оруулагчдын юм бол маш өндөр хүлээлтийг үүсгэсэн. За энэ чип гарахаас өмнө бол квант салбарын хөгжил бидний амьдрал нэг ойролцоогоор 15-аас 20 жил гэж тооцоологдож байсан бол энэ чип гарснаар бол 5-аас 10 жилийн хугацаанд бол бид нар энгийн хэрэглээндээ квант салбарыг, квант технологиг бол ашиглах боломжтой гэдэг хүлээлтийг бол үүсгэсэн байгаа даа. Квант технологи дээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын хувьд бол 2026 оны байдлаар бол яг орлого олж эхэлсэн компани бол харьцангуй цөөхөн. За 2028 оноос эхлээд бол эдгээр компаниуд нийтдээ нэг 4-5 тэрбум $, орлого олж эхэлнэ. За тэгээд улмаар 2030 оноос эхлээд одоо бид бүгдийн энгийн амьдралд өргөн хэрэглээнд бол нэвтрэх юм хүлээлт бол байгаа даа гэсэн үг тийм. За зах зээл тулгарч буй бэрхшээлүүдийг нь аваад үзэхэд бол энэ нөгөө нэг шинэ салбар хөгжиж байгаа салбар учраас хамгийн нэгдүгээр тулгамж байгаа асуудал бол энэ салбарт ажиллах хүчний хомсдол бол тулгарч байгаа. За тэгээд том хүчин чадалтай AI модель бас тулгамж байгаа асуудлуудын нэг. За мөн дээрээс нь шинэ квант болон AI алгоритмыг хооронд нь яаж хослуулах вэ гэдэг бас технологийн шийдлүүдийн нэтрээ бол зах зээл дээр бол яг хөгжүүлэгчдийн хувьд бол тулгамж байгаа яг гол бэрхшээлүүдээр бол нэрлэгдэж байгаа гэсэн. За зах зээл дээр яг голлох тоглогчдын хувьд бид бүгдийн одоо сайн мэддэг Microsoft, Alphabet зэрэг компаниуд бол орсон байгаа. За үүн дээр нэмэгдэх нэг IBM гэдэг. Ер нь бол яг квант салбартаа хамгийн одоо тэргүүлж байгаа ганц компани бол ер нь бол IBM шүү дээ. Тэгээд сүүлийн 7 хоногийн хугацаанд ч гэсэн
Америкийн засгийн газрын зүгээс эдгээр компаниудад 2 тэрбум $2 хөрөнгө оруулалтыг хувьцаагийн эзэмших. За мөн дээрээс нь энэ салбарыгаа өөр үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзээд бусад улс орнуудын технологи алтхаас сэргийлж ерөнхийдөө ийм томох хэмжээний хөрөнгө оруулалтуудыг бол хийгээд явцсан байгаа гэсэн. За тэгээ Microsoft, IBM, Google гурав нийлээд энэ зах зээлийн 50% бүрдүүлж байгаа бол бусад компаниудын хувьд бол ингээд зах зээлийг бол хуваагаад эзэлж байгаа дүр зурагтай харагдаж байна. За тэгээд хөрөнгө оруулалтыг яг хэсэг рүүгээ буцаад татаад орох юм бол за хөрөнгө оруулалт хийх одоо яг шууд салбарлуу нь өөрөө одоо квант руу хөрөнгө оруулалт маш эрсдэлтэй хэвээр байгаад байгаа. За саяны танилцуулсан компаниуд бол одоо зах зээлийн 50% ингээд эзлээ яваад байгаа шүү дээ. За зах зээлийн 50% эзэлж байгаа ч гэсэн за эдгээр компаниуд бол яг хөрөнгө оруулалт бол арай одоо тохиромжтой байж болоод байгаа. Яг тэгвэл үндсэн үйл ажиллагааны эдгээрийг бол одоо компьютер одоо супер компьютер эсвэл квант компьютер бол биш шүү дээ. Технологи квант физик бас биш учраас одоо үндсэн үйл ажиллагааны урлаг нь бол өөр газраас орж ирж байгаа. R&D-ийн зардлууд нь болохоор ишээ тусгадаа явж байгаа учраас хэрвээ одоо хөрөнгө оруулалтын хамгийн тохиромжтой бүтээгдэхүүн одоо эрсдэл жоохон эрсдэлт хит мэдрэг хөрөнгө оруулагч байх юм бол одоо эдгээр хойно харагдаж байгаа томоохон компаниудаас хөрөнгө оруулагч болж байгаа. Эдгээр компани бол одоо яг өнөөдрийн байдлаар хамгийн бага эрсдлээр хөрөнгө оруулах боломжтой ийм компаниуд гэж би хараад байна. Яг энэ салбар руу хөрөнгө оруулалтыг анх одоо хөрөнгө оруулалт хийж эхлэж байгаа хүмүүст бол илүү тохиромжтой компаниудын хувьд бол эдгээр компаниудын тийм байж байгаа. Бас нөгөө талаас нь багтай. За тэгээд яг үндсэн үйл ажиллагаанаас олж байгаа орлого нь бол квант салбар өөрөө ороогүй үйл ажиллагааныхаа орлогыг төрөлжүүлээд дахиад нэг дэд салбар квант салбар өөрөө орчиж байгаа. Тэгээд ер нь ирээдүйд энэ салбарт хийж байгаа хөрөнгө оруулалтуудаас шалтгаалаад ирээдүйд орж ирэх орлого нь бол төдий жинээр нэмэгдэнэ гэдэг. Тийм. Гэтэ энэ ч бас өөрөө нэг эрсдлийг дагуулж байгаа. Эрсдэл жоох одоо нэг сөрөг нөлөөлөгч хүчин зүйл болоод байгаа. Тэр нь яаж байгаа вэ гэхээр одоо noise нэмэгдээд байгаа хөрөнгө оруулалтын дээр. За тэрийг юу хэлээд байгаа гэх юм бол компани үндсэн үйл ажиллагаа буурах юм бол одоо яг нөгөө квантасаа шалтгааллахгүйгээр компани хувьцааны ханшууд бол буурах боломжтой болно. Одоо Nvidia дээр гэх юм бол одоо хятад Америк хоёрын худалдааны дайны байдал дахиад хурцтагцаад дахиад шинэ ингээ ерөнхийлөгч гарч ирэх юм бол одоо нэг квантасаа хамаахгүйгээр бас хувьцаанууд нуунах юм эрсдэл таг. За нөгөө талаараа эдгээр нь болохоор одоо мэдээж эрсдэл болон өгөөж бол шууд хамааралтай байдаг. За тэгэхээр энэ юу гарч ирээд байгаа гэх юм бол өгөөж нь өөрөө бас жоохон хоошоо суух бас боломжтой болоод байгаа. Эрсдэл нь буурж байгаа учраас өгөөж нь буурж байгаа л гэсэн. За тэгвэл дараагийн слайдн дээр бол яг цэвэр квант салбарт үйл ажиллагаа явуулдаг. За мэдээж нөгөө нэг шинэ эхэлж байгаа салбар учраас эрсдэл болон өгөөжийн харьцангуй бас одоо өндөр эрсдэл өндөртэй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ дээр яг энэ салбар дээрээ бас тэргүүлж байгаа топ 4 компани зах зээлийн үнэлгээ болон он гарснаас хойш хувьцааны үнийн ханшийн гүйцэтгэл за тэгээ хувьцааны ханшийг яг 2000 өчигдрийн ханшаар бол ингээ харуулж байна гэсэн үг тийм. Тэгэхээр он гарснаас хойш нийт 4 компани 3 нь хасагтай байгаа. Гэхдээ сүүлийн 1 сарын хугацаанд бол эдгээр 3 компани маань бүгдээрээ 30-аас дээш үеийн өсөлтийг үзүүлсэн. Энэ юутай холбоотой вэ гэхээр улс орнуудын ярьсан Америкийн засгийн газрын зүгээс эдгээр компаниуд руу хөрөнгө оруулалт хийгээд хувьцаа эзэмших талаар яригдж байна гэдэг мэдээнүүдтэй холбоотойгоор бол огцом өссөн ба. За дан ганц хувьцаанд хөрөнгө оруулалт хийхээс хэд эрсдэлтэй гэж бодож иж магадгүй. Тэгвэл яг энэ салбарыг нь төрүүлжүүлээд багцлалсан бас биржээр ярилцаал гэдэг нээлттэй ETF руу хөрөнгө оруулалт хийх боломжтой. За энэ дээр харагдж байгаа ETF бол нийт өдөрж байгаа хөрөнгө нь бол нэг ойролцоогоор $4.3 тэрбум $. За тэгээ 2026 он гарснаас хойш 36% өсөлтийг үзүүлсэн. За сүүлийн 2 жилийн хугацаанд бол ойролцоогоор 80 орчим хувийн өсөлтийг үзүүлсэн. За яг одоогийн хөрөнгө оруулах нь бол нэг $153 $тай арилжаал гэж байна. Тэгэхээр бид нөгөө нэг шинээр гарч ирж байгаа салбар руу хэн ялагч юм бэ гэж одоо сонгоход бол хэцүү байдаг шүү дээ. Тэгээ магадгүй 5 жилийн дараа 10 жилийн дараа энэ салбар дээр хэн одоо тэргүүлээд Nvidia шиг том байр суурийг эзлэхийг бол одоо таамаглахад бол хэцүү байдаг учраас тухайн салбарт нь одоо багцалсан хөрөнгө оруулалт хийвэл илүү их эрсдэл одоо багтайгаар за тэгээ өгөөж доктортойгоор хөрөнгө оруулалт хийх бол ийм боломж бол хөрөнгөний зах зээл дээр бол бас байдаг байна. Энэхүү одоо танилцуулга дүгнээд та бүхэнд танилцуулахад бол бид нэр 2020 оноос хойш химэл оюун ухааны салбараас бол яг хөрөнгө оруулалтын өгөөж байдлаараа бол хоцорцсон явж байгаа тийм. Nvidia тухайн үед бол хувьцааны ханш бол маш багаар үнэлэгдэжсэн. За гэтэл өнөөдрийн үнэлгээ бол маш өндөр түвшинд болсон. Тэр хугацаанд хүн анх оруулсан хөрөнгө оруулалтаа хэд дахин нуглах боломжтой ийм одоо
цаг хугацааг алдсан бол энэ салбарын хувьд бол яг үүсэл хөгжил нь бол ингээд эхэлж байгаа. За ирээдүйн технологийн одоо чиг хандлагыг тодорхойлох хэмжээний түвшинд за тэгээ үүн дээр нэмэгдээ улс орон томоохон компаниуд хөрөнгө оруулалт хийгээд эхэлсэн учраас хөрөнгө оруулагчдын хувьд бол одооноос эхлээд энэхүү салбарын судалгааг бас өөрсдөө дэлгэрэнгүй хийгээд хэрвээ хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол багаар доктортойгоор хөрөнгө оруулалт хийгээд урт хугацаанд хамгийн гол нь энэ салбараас энэ өсөлтөөс өгөөж хүртэх нь бол хамгийн одоо оновчтой шийдэл гэж бол харж байна. Хамгийн түрүүнд одоо шийдвэр гаргахаас өмнө өөрийнхөө зан төлөв IPS-ийг бол ер нь тодорхойлсон байх шаардлагатай болоод байна. Одоо яг өнөөдрийн кейс дээр ингээ хараад үзэх юм бол яг ингээд хэлчихэнгүүт хүмүүс за одоо аюу энэ салбар угаасаа өсөх юм байна. Их хэмжээний мөнгө хөрөнгө оруулалт хийчээ гэж бодоод идэг. Гэтэ энэ өөрөө бас сөрөг үүдэнтэй байгаад зах зээл одоо он гарснаас хойш 30% дээш доошо хэлбэлцсэн байна гэдэг чинь бол нэлээд хөдөлгөөн сайтай байгаа гэж шинжтэй. Тэгэхээр бас яг энэ нөгөө евро зах зээл рүү одоогоор мөнгө шингэж эхлэегүй байгаа учраас цөөн тооны хүмүүс одоо ханшиг бол хөдөлгөөд авах бас боломжтой. Тэгэхээр хөрөнгө оруулалтаа одоо тодорхой хэмжээний хугацааны давтамжтайгаар бас хөрөнгө оруулалт ер нь нэлээд тохиромжтой бүтээгдэхүүн гэж харагдаад байна. За бидний бэлтгэсэн судалгаа энэ хүрээ дуусч байна. За тэгээд та бүхэн судалгаатай илүү дэлгэрэнгүй танилцах бас өөр одоо нийтдээ 11 сектор байгаа шүү дээ зах зээл дээр эдгээрт хөрөнгө оруулахаар ямар нэгэн мэдээлэл авахар байвал та Apex Capital дээр ирээд дэлгэрэнгүй мэдээлэл аваад манайхаар дамжуулаад гадаад арилжаанд оролцох бүрэн боломжтой байгаа. Тэгээ анхаарал тавьсан явдал баярлалаа. CNBC хөрөнгөний зах зээлийн буланг Apex Capital-ын хамт хүргэж байна.